Сумын төвийн барилга, баг баргадын барилга 0 ч юм байхгүй шүү дээ. Ялангуяа жуулчид одоо гадна дотны хүмүүс ирээд 0 орох гээд орж чаддгүй ингээд гарчдаг байхгүй. 107 жилийн түүхтэй энэхүү барилгыг гадны жуулчид битгийл дотоодын иргэд ч сонирхож үзэхээргүй нөхцөл байдалтай олжээ. 107 жилийн туршид бол олигтой юм хан таазны засвар, ижүүрийн засвар хийсэн юм нэг ч байхгүй. За манай улсад түүх соёлын ойл санамж болж үзсэн жуулчдад үзүүлэх боломжтой хэд хэдэн эртний барилга байдаг. За гэвч тэднийг шинжлэн гэх нэрийдлэр нураах, эсбөгөөс тэр чигээр нь орхигдуулах явдал гарсаар байна. За тэдний тод нэгэн жишээ бол яг одоо миний ард харагдаж байгаа Улаанбаатар хотын музей гэж нэрлэгдсэн энэхүү барилга юм. За энэхүү барилгыг анх 1918 онд Цогт Кармавич Бадамжав гэх хүн барьж ашиглалтанд оруулсан. За түүнээс хойш Монгол улсын төр засгийн газар болон Жанжин Сүхбаатар яг энэ барилгад байрлан ажиллаж байсан юм а. За энэхүү барилгын яг дээр байрлсан энэхүү одоо доош нь хүмрэн харуулсан дөрвөн үлтэй ширээ бол тухайн үед Оросын хаант засаглалт унсныг бэлэгдэж энэхүү байрлуулсан байдаг. Гэвч өдгөө 107 жилийн түүхтэй энэхүү барилгыг гадны жуулчид битгийл дотоодын иргэд ч сонирхож үзэхээргүй ийм гандаж илгэцсэн нөхцөл байдалтай олжээ. За иймд бид яг одоо энэхүү музейд ямар үйл ажиллагаа явуулж байгаа болон дотоод нөхцөл байдлыг сурвалжлаа. Яг үнийг хэлэхэд бол энэ барилга Улаанбаатар хотын музейн барилга бол ерөнхийдөө одоо томоохон засвар шинжилгээг хийгдээгүй. Үе үеийн одоо хотын дарга нарын бодлогын гадна орхигдсон. За энд хэдэн сэтгэлтэй хүмүүс л ингээл ажиллаа хийгээд байж идэг. Тэгээ одоо энэ журны засвар шинжилгээг одоо шатраата хийх гээд бид нар бас ингээд байгууллагын зүгээс бас байгууллагын удирдлагын зүгээс бас нийслэл хотынхаа одоо удирдлагуудад бас санал тавьж тодорхой хэмжээний төсөв тусгуул тэрний нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нийслэлийн худалдаа авах ажиллагааны газар зарлаад тодорхой одоо компани шалгараад ингээд багаар жилээс чигт ингээд бас нэг засвар хийх гээд ингээд ажиллаж байгаа. За энэ одоо жишээлбэл манай одоо энэ нойлын хэсэг байж байгаа. Энд одоо бүх хүмүүс жишээлбэл одоо иргэд жуулчид за тэгэл одоо манай ажилчид ингээд ийм орчин нөхцөлтэй энийг мөгөцсөн дээрээсээ тусаалгааждаг. За тэгээ нэг ч ийм олигтой засвар хийж байгаагүй. Ерөөсөө одоо 107 жил болж байгаа барилгад яг хөдөө тухайн үед нэг хан таанцанд нэг шавар одоо нэг ерөнхийдөө очтой өвчлэн жоохон шавар хөргөж ирснээс ийм олигтой засвар хийж байгаагүй. Дагааржуулалттай тараач ийм сумын төвийн барилга, баг баргадын барилгын 0 ч юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол Монгол улсын нүүр царай бас гадна дотны жуулчид соёлын үйлчлэгээ үзүүлдэг бүх хүмүүс одоо үзэж орж өөрчлүүлж байгаа ийм барилга. Тэгэхэд энэ бол 0 бол ийм байсан. Тэгээ бас энэ одоо засвар хийж байгаа. Ялангуяа жуулчид одоо гадна дотны хүмүүс ирээд 0 орох гээд орж чаддгүй ингээд гарчдаг байхгүй. Тэгээ энэ чинь одоо бас ингээд бас яг шийдэж байна. Энэ барилга өөрөө нөгөө түүхийн дурсгалт барилга учраас одоо нураагдахгүй. Яг энэ чигээр сэргийн засварлаж бид нэр өнөөдөр Улаанбаатар хотын бетон ширэнг болсон одоо энэ орчинд бол одоо баг ер нь үлдсэн баг одоо цөөхөн гарын товоронд үлдэх юм цөөхөн хэдэн барилгын одоо яг хамгийн насжилт өндөртэй юм барилга. Нийслэлээс хэмжээний одоо нэг одоо олон зуун сая ч юм уу тэрбум төгрөг тавиад энийг ингэс одоо шууд бүүндэн засаж байгаа юм бол байхгүй. Детачилж одоо өөрөөр хэлбэл дотнох одоо хавс сууж байгаа хүмүүсийн одоо манайх чинь гараад ажилчтай тэрэндээ бол бас одоо нэг өрөөнд багтчих гэхгүй ингээд бөөнөр сууж байгаа. Энийг сэргийн засварлаад Улаанбаатар хотын музей өөр ямар нэг хэмжээгээр шинэ барилгад орсон ч энэ бол нурахдахгүй манай музейн бүрэлдэхүүн нэг хэсэг болоод ингээд үлдэхий. Манай үзмэрийн эндсэндээ бол ийм 3 танхимтай. За энд бол нэг хэдэн жилийн өмнө бас яг нэг зориг сангийн шунгаар энэ талд засвар хийгдсэн. Яг бас арай гайгүй. Тэгээ эдгээр бол үндсэндээ маш хэцүү байдалтай байсан. Яг л одоо байгаа нөхцөлөөр. Тэгээ энийг бол манай энэ компаниудын энэ засвар үйлчлэгийг ингээ хийж байгаа. Тэгээ энэ бол одоо 107 жилийн туршид бол олигтой юм хан таазны засвар, ижүүрийн засвар хийсэн юм нэг ч байхгүй. Зүгээр яг л хуучнараа байж байгаа. Энэ баашин ч өөрөө үзмэр болсон байхгүй. Одоо энэ хан тааз бол одоо тухайн үед л хийгдчихсэн. 1918 он гэхэрч одоо 107 жил болсон гоос. Энэ их хотын түүхийн өв соёл гэдэг чинь өөрөө маш том ондоошилтой. Тийм ээ бусад музей, Богдхааны музей ч гэх юм уу, Чингис хаан музей хэр зэрэг үзмрүүд нь өөрөө гоц. Тэгэхээр манай Улаанбаатар хотын музей гэж
хөлөвт улсын нийслэлийн музей баггүй. Өнөөдөр Улаанбаатар хотын музейг орчин үеийн хүүхдүүд байтугай одоо намайг одоо бас эдгээр жилийн анх ажиллаа хийж байхад энгийн иргэд манай нийслэлийн зарим дарга нар хүмүүс нь өөрсдөө мэддэг танаа музей чаана гэдэг юм гайхдаг ус. Европын улс орнууд Солонгос зэрэг аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудад энэ мэтчлэн эртний түүх соёлын ой санамж болж үлдсэн барилгуудаа сэргээн засварлаж жуулчлалыг татахныг арга хэрэгслээ болгосон байдаг. За манай улс сая шинээр засгийн газраа бүрдүүлж шин соёлын сайдтай болсон. За иймд нийслэлийн харьяанд байдаг Улаанбаатарын музей гэх энэхүү барилгыг засаж сайжруулж за жуулчлалыг татахныг арга хэрэгслээ болгоосоо гэсэн үүднээс ICC-ийн энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлтгүүлээ.